Сайн байцгаана уу? Сэргэлэн International Expedition-аас та бүхэндээ цоврал нэвтрүүлэг хүргэж байна. Энэ юу гэхээр бол түрэг гэж юм бэ? Түргэн Туркээс ямар ялгаатай юм бэ? Энэ хоёр хоорондоо огт хамаагүй болохыг хүргэнэ. Сэргэлэн International Expedition-аас их сурвалж судлаж, их сурвалжийг их хэрлүүгээ хөрвүүлж, өөрөөсөө түрэг уугар төрийн хадам бичээсийг судалж, мөн өнөөгийн генетик судалд нэр бүхий байгууллагуудын судалгааны үр дүн базж та бүхэндээ хүргэсэн билээ. Энэ удаа бид нар яах гэж нэгээр маш энгийн үгээр цоврал нэвтрүүлэг явуулах гэж байна. Түрк аймгийг үүсгэсэн Ашна овг хаан үсийн, Ашна овгийн дэт нь хэн байсан, ямар ус байгуулж байсан, Ашнаачууд хаан байж яагаад ирсэн, мөн Жүжаан буюу Роран төр тэднээсийг төмөчн болоход энэ халахын дээдс Тилэгийн хүн ам хэд байсан, мөн дараад нь юу болсон, за мөн хамгийн чухал нь энэ бид нар дунд орны их сурвалжид байгаа энэ умар түрэг, мөн өрнөд түрэг. Ягаад гэвэл дунд орных нь бол өөрхийн газар зүүн барьчлал хэлээд байгаа шүү дээ. Умард байгааг бол манайхыг түрэг, баруунд мө өрөнд байгаагийн өрнөд түрэг. Тэд нар хин юм, хоорондоо ямар ялгаатай юм, энэ чинь маш том бүлээн явж байгааг бид нар та бүхэндээ нэг нөгөө тайлбарлаж өгнө. Ийм хэмжээний мэдлэг бид нар базаад гаргацсан байна. За мөн өнөөгийн туркууд буюу энэ османууд гарал үүснэ хаанаас юм? Эднэр бол энэ Пакистаны энэ бүрнээс гаралтай, энэ бүрнээс эдгээр Персид очсон, Персээс цаашаа Анатоли буюу Бага Азид очсон эднүүсийн өнөөдрийн турк ард түмний генетикийн бүтц нь ямар байдгийг за та бүхэнд бид хүргэжсэн. Эднүүс бол юуны төрөнд бол Европ цустай гентэй, мөн энд гентэй тэд ерөөсө дунд Азар ороогүй, дунд Азийг энэ өнөөгийн англи хэлний орчинд бол Central Asia буюу Төв Азаа гэж хэлдэг шүү гэж байна. За ийм чухал цоврал нэвтрүүлгийг та бүхэндээ Сэргэлэн International Expedition-аас бэлдэж байна. Эхнээс нь та бүхэндээ хүргэнэ. За нэг нэгэнгүү нийтийн дуустал үзээрэй. Яагаад тэгэхээр өнөөгийн турк төрөөс манай төхлөө төрөмгөл хийж байна. Эдгээр манай түүхийг булаах гэж байна. Эдгээр манай бичиг үсгийн соёлыг булаах гэж байна. Тийм учраас Монгол улсын иргэн хүм бүхний үүрэг шүү. Энийг та ухаарж мэдж авах хэрэгтэй. Энэ бол маш энгийн үгээр өгнө. Маш энгийн үгээр. Гэхдээ энийг өгснээ дараа та бүхэн бол Сэргэлэн International Expedition-ы гаргасан энэ хуучин таан улсын бичиг, энэ умар төрийн төр тэлээгийн шастрыг араас нь заавал уншин шүү. Биднээсээ өгч байгаа юм бол аль болох их сурж дуртахгүй энэ ноён нуруу энэ арга ясан та бүхэн өгнө. Үүний дараагаар биднээсээ гаргасан номыг мөн шинээр гаргахын номыг уншихад бол маш хялбар болно. За тэгээс мөрөө энэ түүхийнхээ аялалд орцгоё.